Нисэж жоохон амжихгүй. Ти одоо явал барамэ. Яагаад хөдөөрөг саалаад бара. Нөө би юусэн ярьж чадахгүй байна. За, тэгээд Costco дээр ирж байна. Өнөөдөр яах ч авъя гэхээр хүнсээ цуглуулах гэж байна. Энийг тэгээд ингээд авч байна. Хаа. Үслэхсэн нэ. Оо энэ юм уунда авсан ш. Дагаад ирсэн ш. Цагаан сарын юмнууд гэтээ лунер year-ийн юмнууд дагаад ирсэн байна. За Costco дараад ирсэн. Явж гин. Манайх сардаа 2 удаа Costco-гоос хүнсээ цуглуулдаг. Сарын эхэнд болон сарын сүүлд одоо сарын сүүлийн хүнсээ цуглуулахаар Costco-д ирсэн байна. Дараа сарын ихэнх хүртэл гэртээ ямар хүнс авахыг болон хэдэн доллараар хүнсээ цуглуулахыг бас хэдэн долларт ямар хэрэг хэмжээний хүнс цуглуулахыг харуулъя гэж шийдсэн. Манай гэрийн хөргөгчин юу багтдаг талаар болгох юм. Хамгийн түрүүнд бид нэр жимс ногооны тасаг дээр ирдэг. Энэ гоё юм шиг байна да. Зүрж авъя гэж юу? Зүрж авахгүй. Бэж хатасаа харж тавьсан. Ямар ч мандрин аванда мандрин болохоор бүр амар зүйл. 5 элбийн 6.79. Авокадо авна. Ямар ч авокадо жоохон үнэтэй. Авокадо 8.29 гэж юм. Ингээд 8.29 юм байна. Авокадо авна. За тэгээд дэшээ яваад лир авахгүй. Энэ бас лир бас авахгүй. Манго авахгүй. How about the honey apple? Энэ айтамнаас авна. Энэ гоё амттай айтам энэ. Энэ айтам маань honey crisp apples 8.49 гэж юм. $8.49 гэж. За тэгээд нөр ингээд алин байна. Банан авна. Эндээс ингээд банан авч. Банан штэ. Нэг панч биш ш. Холдороо миний хөө. Банан авна. Per pound 2.39. Банан болохоор 3 элбийн 2 just за одоо тэгээ ишигээ жимс нагаар sorry ти. За эндээс strawberry авна. Strawberry 7.59 гэж байна. Үзэлцгэн. Үзэлцэнэ. Энэ гайгүй айтан үзэлцэх юм шүү дээ. За. Нэг. За тэнгуүтээ энэ жимснээс авахгүй. Ногоон сүдэм авна. Ногоон сүдэм өргөө ногоон сүдэм Энэ зүгээр. асаа 98 Насана. За тэгээд green beans авахгүй. Өөрөө чинжүү байсан уу? Чинжүү байгаа, лум байгаа, spinach байгаа, сармис байгаа. Энэ юунаас авъя? Бацанаас нэг яа. Да. Энэ нөгөө. Энэ бацаа. Салатны. Салатны бацаа 4. Мог авах юм уу? Мог. Түн байлуу. За хаа мог яах. Өөр нэг жимс авахгүй. Энэс авах уу? Энэс авах. За наад нь хаацаа. Бас суудсан. Sweet juicy. Басан суудсан 6.9 гэж. За эндээс ингэ болсон. Таарч гин үү? Өмнөхдөр сонгоо авцсан тий.
Аха. Сонгон өмнө дээр авсан. Сонгон 5.9 гэдэг ингээд ийм томоор байдаг. Тэгээ нөгөө юу байхгүй юу? Одоо ингээд зарим сардаа 2 удаа хүнсээ цуглуулдаг. Тэгээд сарын эхэнд авсан юмнууд маань дуусаагүй, зарим юмнууд нь дуусаагүй байдаг учраас сарын сүүл дээр бол дахиж авах шаардлагагүй байдаг. Энэ юу ах юм уу? Ground beef. Одоо махавн амна. Ground beef ах уу те? Тийм. За энэ ингээд татсан махавн. Татсан мах болохоор 1 LB-ийн 4.79. Тэгээд энэ ч бараг 6 LB тэгээд $28 болсон. Ийм томороо гэдэг. За тэгээд мах бас авна. За $46 орлоо. За эндээс болохоор No more eggs. өндөг авах гэжсэн маань өндөг байсангүй. Одоо эндээс болохоор 0-ын цас авч гин. 0-ын цаас ийм томороо 30 ширхэгтэй $26 шаарлаа. Чих хамгийн цааталт байгаа тий. Тий. Жи хаван манайх ч одоо жихний хэрэглэгч нэгээр нэгсэн. Одоо энийг хамгийн сүүлийн удаа гэж найдчихъя. Тий. Том baby хүүгийн маань. Том baby хүү юм. Сүүлийн жих гэж найдаж гин гэдэг шиг те. Гэтэ өмнөхдөр бас яг тэгж хэлжсэн. Тэгж хэлж авч исэн боловч хүү маань чихнээсээ бас гарч чадаагүй. Гүр яг бүрөнгүүц гараагүй. Бага. Эндээс авах штэ. Энийг авах штэ. Үгүй штэ над ч авах штэ. Энийг авна. Энэ хараа. Би энд амьд тахгүй юу? Энэ хардаа хямдарсан байна тхүү. 14-өөс 9-өөс алтна. Энэ хүнийг авчих. Авчих мөн юу? Нэгийг. Би энэ зарим намайг туртаахгүй. За авчих. Аяа, яваа. Яг. Чи дуртай юм нэрлээ наа заримдаа. Миний хүү өнөөдөр аавч хооштой хамт явж байгаа. Тэ миний хүү? If I would have a best life. Costco-оор chicken nugget авахгүй ш. Chicken nugget авах юм уу? Яа. Яхах юм хөө та. Энийг авчаа. За, chicken nugget авъя гэж байна. $15. Take him. За. That was freezing. Дандаа яг идэвхтэй зүйлсэн авахгүй заримдаа өөр юм аавна. Тэнгүүт мөнгөнд үнэн бас нэг арай өөр болдог. Тэгээд ерөнхийн нэг хэдэн заавал авах хэрэгтэй одоо мах тош ч гэдэг юм уу. Удаан гурил мэтчлэн зүйлүүд бол ингээд авдаг. Costco орхон Бараа байгаа юм байна. Ба. Орх болгоно бол мах авдаг. Тэгээд удаа гурил энтрэх болохоор бас томоор нь авчдаг учраас орх болгонд аваад тахшаа. Хааны сүү. За бол авъя. За. Энэ нөгөө пробиотиктэй сүү нэг авна. Энэ үнэн хайлаа. Энэ 10:39 гэж. За тэгээд бас энэ актив яг болоод бас авдаг. Бүгд утга учраас. Тэгээд 24 ширхтээ 10:39 гэж байна. Дандаа авдаг юмнууд бол бас байгаа штэ. Дандаа авдаггүй ч юмнууд байгаа. Cheese. Thank you. Hey. Huh? I said organic dragon fruit. Cheese энэ нэрэл амар дуртай тий. Yeah. Алан байцаа авчлаа.
Далайн байцаа юу? 응. Далайн байцаа ер нь бол байсан. Тэгтээ зайх байх. Байсан. Үл тэмээ юм уу? Зайх байх. Гой доо. Энийг задлсан юм уу гэдэг нь? Тогтсон. Ийм далайн байцаа. Үнэн үнэн марцсан шүү дээ нараа. Ийм томороо. Энэ далайн байцаа 11.79 гэж. Аач. Ёо. Дүүл хэрэггүй байна. За гоё. Микрофон дүүцэн. Юм яраарай. We had so much fun today. And now we're at Costco. Well, if you guys are wondering what's in my mouth, it's cheese. Төчс гинэ ийм нөгөө энэ том юу өгөртэй. За. Чи монголоор нэг мэдчилгээ хэлдэг. Сайн байцгаана уу монголчуудаа гэж хэлээрэй. Сайн байцгаана уу монголчуудаа гэж. Юу? Сайн байцгаана уу монголчуудаа. Сайн байна уу монголчуудаа? Монголчуудаа. Нашаар монголчуудаа. Монголчуудаа. Айн Apple sauce авсан. Авсан уу те? 10.69 байна. Яви. За одоо энэ байдлаар ийм ус авсан байна. Yes. Tart cherry гэнэ. Perfect. Oh wow. What's Why not? this? Thank you. Ингээд амсаад явтыг. Ингээд 2.79 гэж энэс нэгийг авчи. Чи одоо юу гэдэг юм бэ? Чи одоо юу вэ барамэ? Чи яагаад хүн дөрөөгөө шоолоод байгаа? Чи яагаад хөдөөрөөгөө соолоод байна? Банана milk гэж тэнэрлээ. Оо банана milk гитэлцээ инэрэл. Чи энэс авмаар байна уу? Чи инээс амаад байна уу? Йой. 13.99 гэж юм. 13 хаяц гитэн. Хөөе 13.99 гэж ах чам. 13 гитэн. За энэ нүүс авлаа. Ийм томороо. Йоо яасан хүн юм бэ? 8.40 гинэ. Энэс авчлаа. За. Одоо нөгөө хүүхдтэй. Хүүдэж их аавна. 6 намрын. Энэ 132 шигтэй. 39 доллар гэж юм. Энэс авна. За энэ харж авагнаас нэгийг авчи. Энэ ингээд 10 доллар гэж. Манго авъя л та. Хаа? Амар үнэтэй. Манго энэ 18 доллар гэж. Суусан хатаа манго энэ гоё л тоо. Болохоор шидлээ 18 доллар гэж байгаа ч бас. Авах болохоор шидлээ. Би энэ дэйцэнд дуртай ш. Энэ гэж юм. Бас нэг шаардлагагүй дээ. Снэкэн дондор явж байна. Янз. Идэж үдээгүй зөндөө снэк байна уу? Гэтэ манайх нэр хийх бас снэк авдаггүй. Яа гэвэл хүүхдүүд маань зөвхөн хагасаа өдөр л чихэр иддэг. 7 хоногийн зөвхөн хагасаа өдөр л чихэр иддэг. Нэг өдөр тэгээд тэр өдрөө хүссэн чихрээ өөртөө аваад иддэг. Бид хоёр $7 өгдөг нэг хүүхэдтэй. Тэгээд тэрэндээ багтаагаад өөртөө хүссэн чихрээ дэлгүүрээс очиж аваад тэгээд тэр өдрийнхөө туршид тэр чихрнүүдээ иддэг. Ийм болохоор эндээс нэг их снэк аваад авах шаардлага бараг л байхгүй. Гэхдээ би иддэг учраас гоё снэк амаар байдаг. За одоо эндээс юу авчи? Энд ингээд маш олон төрлийн витаминууд байдаг. Costco та бүхэн зарим нь угаасаа мэддэг баг. Тэгээд ингээд маш олон төрлийн витаминууд байдаг.
Юмны витаминууд ингээд энэ пробиотик болоод бас ерөнхийдөө дайжгүй. За тэгээд яваач хөө. Энэс нэг амсчээ. 6.93 гэж. kids. Kids can drink it, yeah. Thank you. This has energy. Not for kids. Энэрлээ. Yeah. You already have plenty of energy. Yeah. Тань энэс 12 гэж. Нүүр цэвэрлдэг хүн авах гэснээр энэ удаадаа хэрэггүй юм байна. Нэг шиг байгаа учраас дараагийн удаа гол авъя гэж бодлоо. Ямар ч байсан одоо юмнууд авсан. Тэгээд тий, go home. Юмнууд авсан одоо сайхан бичүүлээд тэгээ хэд болох нь харууллаа. За ингээд нэг том картаар ямар ч гэсэн дүүрэн юм аваад энэ надад зарцгаая. Thank you. Хэд болсон бэ? 353 болсон байна энэ ч тог. $353 болсон байна. Ийм хэмжээний юм хөдөлж авлаа. Далаа сандагдаа ер нь. Funny because when I press on the brake, not Тэнч ингээ хүнснээс гадна сая өөр бас юмнууд авч байгаа шүү дээ. Хүнснээс гадна юу авсан? За жип авсан юм байна. Нойлын цас авсан юм байна. Бусд нь бүгдээрээ хүнсний зүйлс. Тэгээ 300 хэд гэдэг чинь 350 гэдэг чинь яг хүнснийх нь юм нь болохоор 170 юм $80 болсон юм байна. Яг хүнсэн. Тэгээ энэ юмнууд манайд яг л ер нь 7-аас 10 хондог. Тэгээд 3 хоног үлддэг. тий. Үлдсэн 3-аас 5 хоногт нь болоод тэгээд хүрээдэг байгаа юмнуудаараа хүрээлэгдэг байгаа хүмүүс үү? Үрийгч байхад тий. Тэгээд яг угаасаа нөгөө жимс юмнууд нэгтэй дуусчихсан юм чинь. Тэгээд үлдсэн одоо юу вэ тэгээд тэрүүгээр хоол моолоо хийхдээ. Тэгээд нэг 3 хоног болчихсон шүү дээ 3-4 хоног. Тий, тэгэнгүүтээ тий тэгээд дараагийн хүнс цоглуулах өдөр хүртлээ ямар ч байсан болгодог тий. Цаатай болохгүй. Хацаад авах хэрэгтэй. Тэрнээс хаад нөгөө юу манайх чи ингээ 2 том хүн бит 2 тэгээд 2 том хүүхэд байдаг учраас байнгын босон сум хөрөгч бол байнгын онголцуулдаг хөрөгчний хаалгыг ялангуяа манай тэр одоо хамт явж байгаа тэр хүүхдэн маань хөрөгчний хаалгыг бол байнгын онголцуулдаг. Тий байнгын үйлчлүүлэгч. Хөрөгчөнд яг юу байгааг мэддэг мөртлөнгөөсөө л тэгэл дахин сонголцуулаад идэг. Хөрөгчний цоочтой болсон. 3 дахь харин олон хүүхэдтэй. Манай 3 дахь хүүхэд маань хөрөгчийг бол бүр бараг л байн онгорхоо байлгахыг хүсдэг. Нарны өдөөс ингээ бичин ч амар гоё харагдчих. Нар яг жарах гад амар гоё харагдчих юм да. Ингээд хүнсээ цоглуулчлаа. Одоо гэрлүүгээ цаг гарын явна. Цаг гар машин нар явна. Costco-гоос хол байдаг нь бас нэг талаараа давуу тал авартай юм шиг. Ягаад гэвэл хэрвээ ойрхон байдаг гэсэн бол бараг 7 хоног болгох юм байна. Хол байдаг тулдаа л 2-7 хоногт нэг орж. За тэгээд Costco-гоор аялсан бичлэгээ энд хүргээд дуусгая. Тэгээд өөр ямар сонирхолтой бичлэг үзхийг хүсэж байна. Альма онгаагаа тасарчлаа шүү дээ. Цаа болсон юм галаа. Тэгээд өөр ямар бичлэг үзхийг хүсэж байна. Та бүхэн комент хийгээрэй. Тэгээд дээрэс нь юу? Энэ хэмжээний хүнс Монголд цуглуулахад хэд орчим төгрөг болох вэ гэдгийг комент бичээрэй. Гэвэл зүгээр үү? Үгүй юу? Зүгээр үү, үгүй юу?
Энэ хэсэг дээр жижигхэн тайлбар явах нь зөв гэж бодлоо. Хаваад хүнс хэрэглээний үн өртөг өндөр байдаг. Арал учраас тээвэрлэлтийн зардал тэгээд хязгаарлагдмал нөөцтэй байршил нь үнийн өсөлтөнд бол нөлөөлдөгөө. Тэгээд бусад мужуудтайгаа харьцуулах юм бол Америкийн хамгийн өндөр өртөгтэй мужуудын нэгт бол ордог байгаа. Хүнс болон өдөр тутмын хэрэглээний хэрэглээ бараа бүтээгдэхүүний үн өртөг бол өндөр байдаг шүү. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.